өрөөдөрөө Мистик хүүг харадуулаарай Энд тэндгүй инээд бяхаж Ирхэмнэн хүүхдүүд баялан Энэ бол мөнхийн хотхон Иргэдэг бидний дотны найд Хүүхэд бүрийг хайлан би Хөгжөө баярыг түгэн би Найзууд бүхнээ тойруулаад Наадан тоглох дуртай би Зүг амьдрал зүг хүсэл Зүг бүхнийг бид түгэн Бид бол ханы хүүхдүүд Хаан улсыг ихэмээгээ Мөнхийн хотхон Мөнхийн хотхон Бидний найзууд Мөнхийн хотхон Итгэж найдвар Мөнхийн хотхон үргэлж хамтдаа Тэрэг хатан нэстэггүй нааш ирж юм шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын ихчий Тийм байна Ямар гоё юм бэ Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Мөнхийн хотхон нэвтрэл. Мөнхийн хотхон нэвтрэлийг хэлж би хэлэлцэндээ. Хамгийн дөрөв хэлье гэж бодсон юмсан. Найздаа мөнхийн хотхон нэвтрэлийг эхэлж байна. Бүгд та бүхэн өнөөдөр нэвтрэлгээ дуусна зэрэг. Өнөөдөр нэстэггүй бит хоёр маш их халуусч байна тийм ээ нэстэггүй. Шүдэрхий. Нэг юм сайн ойлгохгүй байна. Юу? Чи гадаа цонхоор хардаа. Гадаа? Тийм. Гадаа цонхоор цас орсон байгаа зү. Тийм. Хөтөн байдаг. Яг гадаа хахлаар удаан багтахлаар даард ш. Тийм. Тэгээд тоглоод ахлаар өдөржингөө тоглоод ахлаар бүр их даардаг. Тийм. Тэгсэн мөртлөө гэр дотор яагаад халууцаад байд юм бэ? Гэр дотор уу? Гэр дотор болохоор ингээд бид нэр гадаа байдлаас хамгаалагдсан байдаг штэ. Одоо хоёулынгийнх нь гэрийн ханнууд нь бидний гадна орчноос хамгаалаад тэгээд гэрт гад улаан уур амьсгал бүрдүүлж байгаа байхгүй юу? Гүү шүүдрхий. Гадаа нөө тоглоом байдаг штэ талбай дээр. Тийм. Талбай дээр ийм тойрын байшин шиг хэлбэртэй. Бид нэр daarангуудаа шууд тийшээ гүгээд орсон чинь жоохон дулаахан болсон л доо. Гэтэл даарад ийсэн ш. Тийм үү? Гэсэн чи яг жинхэнэ гэрт ороод ирэхлээр яагаад ийм халуун байгаад идэв юм бэ? Манай жинхэнэ гэрээ шүү тийм ээ. Ямар ч нөхцөл байхгүй гоё юм. Бат бүг халахад идэг баха. Тийм үү? Тийм. Нэстэггүй би нэрээ чамд даарч үзүүлэх үү? Даарч үзүүлэх үү? Би даарахаараа яадаг гэж? Гэдэг чи яадаг Тийм вэ? үү? Би даахлаараа юу? Би даахлаараа дулаахан газар руу гүйчтэй шүү дээ. Тийм үү? Тийм. Ийм хөдөлгөөн байдаг. Тийм үү? Яагаад гэдэг тийм аа? Тийм үү? Шүдэрхий. Би түрүү бөмбөгөө хайжгаад ингээд ханы доор нэг хэсэг жижигхэн бас хан шиг юм байгаад байдсан шүү. Тийм. Тэрэнд хүрсэн чинь тэр хан халдсан байлээ. Нэстэггүй тэр чинь дотроо парт авахгүй да. Партай? Тэр хан биш юм уу? Биш. Хан мөнлөө гэтээ татварлалтаа партай байлгаад тэрнээс ингээд дулаан ялгаруулдаг байхгүй да. Тийм учраас халуун байгаад байгаа юм биш үү шүдэрхий? Тийм. Хатаа ойлгосон уу? Ойлгосон. Хоёлаа сая баха халуун гэрийн дулаахан юмны тухай ярьсан чинь би бүр амар халууцчлаа. Тэг яах вэ? Уулын гой хүүтэй юм байсан бол тийм ээ? Хүүтэй юм аа? Хүүтэй юм баа шүдэрхий нэрээ. Юу байгаа юм? Тинчээ өрөөнд зарим байгаа. Зарим гоо. Чэдэргээс. Би юу? Яг хаана байгаа? Тин хөргөчн дотор байгаа. Тийм үү? Тэр би аваад чи надад цацаар зарим аваад татгалцсан байсан юм уу? Ай найз шүү би аваад ирээ заяа. За. Хоёр шиг байгаа шүү. Нэстэггүй би задлаа шүү. За. Тэтэ. Гой зарим. Хүүтэнд хамаагүй их зарим битий дээрээ хоолоо өвддөг гэсэн. Шүдэрхий яаж шүү? Би аваад ирсэн нэстэггүй. За. Ямар гайхалтай зарим вэ? Гэтээ шүү тийм ээ. Нэстэггүй. Чин жоохон банаамтай зарим шүү дээ. Гоё л амттай шүү. Би л сэрүүцэд гоё яана. Би тэгээ байлаа. Яагаад? Би чамаа гэдэг дуусны дараа чинь жоохон байжгаад идээ. Жохон байж байгаад идээ.
Яагаад гэх юм бол одоо ингээд ичгээр шин дараа нь харамсалтай юмсан надад байна. Харамсалтай юм шиг ээ. Тийм. Тэгээ чи одоо цааш нь хийх гэж байна уу? Би харин талтийж яадаг бол гэтээ хөргөшн хиймэргүй байна. Яагаад? Би гол дулаахан болгож байгаа гэдэмээр байна. Дулаахан болгож байгаа доо. Парны хажуу тавьчихсан мэлүү? Парны хажуу тавьчихсан. Парны хажуу тавьж уу? Тийм. Болохгүй шүү дээ. Дулаахан болонгууд нь идчихэл байгаа далаагаад. Шүдэрхэн. Хэрвээ парны хажуу тавьчих юм бол энэ яг ийм гоё хэлбэртэй байгаад ийм хэлбэрээ алдчихна. Яах лээрээ? Заримыг л бол заримыг ийм хэлбэрээрээ л байна. Тийм гэж юу? Гүй шүдэрхэн нэг хайлт дуусгаас өмнө идэх ёстой байхгүй юу? Чи одоо идэхгүй бол дараа нь идэх гэхлээр чи хэрвээ ширээн дээр тавьчих юм бол тэр нь ингээ хайлаад энэ тэндгүү Муугаа алчих юм уу? усан зайрмаг болчихно. Тэгэхээр нэстэггүй заримыг хайлцгаараа бас амтгүй алчих юм уу? Тийм тэгээ шүдэрхийн ширээгээр ингээ таарчлаар чи ширээ долоож болохгүй шүү дээ. Тийм үү. За. Тэгвэл заримыг хүлдүү чигээр нь л идэх хэрэгтэй юм тийм ээ нэстэггүй? Шүдэрхийн нэрээ би нэг юм бодсон. Юу? Бүгдээр яагаад гэрийн даалгавраа штэ. Яагаад багш маргааш гэрийн даалгавар хийж ирээрэй гэдэг штэ. Тэрийгээ бүр дараа нь хийгээд хичээл амардаг те. Тийм. Яг тэр үед аваад ирж болохгүй юм уу? Тэр үед үү? Болохгүй штэ нэстэггүй. Яагаад? Яагаад гэх юм бол багшийн өгсөн гэрийн даалгаврыг яг цагт нь хийх хэрэгтэй гэдгийг. Тэгэхгүй бид нэр багшийн засаж хэлээ мартчихдаг байхгүй юу? Тэгээ хичээлдээ муу сурах боломжтой. Тийм учраас бид нэр заавал цагийн ямиг цагт нь хийх хэрэгтэй. Багш маргааш гэрэн даалгавраа авна шүү, үзэн шүү гэсэн л маргааш цэцүүлэх хэрэгтэй. Шүдэрхээ. Ингэж болохгүй юм уу? Мартахгүй хичээгээ зөндөө сайн ингээд толгоондоо санаж агаад мартахгүй байсаар агаад тэгээ амрах үед бүх гэрийн даалгавраа нэг өдөржингөө сууж байгаа хийгээд тэгээ үзэлч. Хэрж нэстэггүй ятрын штэ. Тэгэл зөндөө олон нөгөө хичээлүүдээ хооронд нь халаад Монгол дээжсэн чи гээд тоо бодоод явчихвал яана. Нэрэ тийм ч юм уу? Тэгээ бас хүүхдүүд бид нэг дор зөндөө хичээл их юм бол ядарна. Би л авъя хичээл их юм бол ёо гэ ядарчдээ штт. Тийм ч юм уу? Тийм аас тэ. Тэгэхээр нэстэггүй. Би чамд айгуу гай амархаага тайлбарлаж өгье заяа. Чи тэрүүн би одоо заримгаа идэхгүй гэсэн чи заримгаа идэхгүй бол одоо удахгүй хайлч штэ муухайлч штэ гэсэн чи тийм ээ. Яг үнтэй адилхан биш тийм ээ. Гэрийн даалгавруудаа хийх ёстой ажилдаа цагт нь хийхгүй бол тэр чи ямар ч үр дүн үүрэг бүтээлэг болдог гэхгүй юу? Заримг шиг үү? Тий. Хэрвээ заримыг бид нэр хүлдүү амттай байх үед нь л идэхгүй бол дараа нь хайлчих юм бол заримыг амтгүй болдог. Бас идэх тийм гоё биш болдог тийм ээ. Тийм төрөндөө яг адилхан бид нэр хийх ёстой зүйлээ цагт нь хийх юм бол тэр ажил маань илүү гоё амжилттай сайн болж чадна гэсэн. Оо тийм ээ шүдэрхээ. Би бас нэг зүйлийг бодсон байхгүй юу? Юу гэх Ээж нарын баяр гэж олдсон шүү дээ, тийм ээ? Тий. Мартын 8 3 сарын 8-нд алдаг. Тэгсэн чинь 3 сарын 8-нд биш 3 сарын 11-нд юм хийсэн байхгүй юу? Юу? Тий. Тэгээ яасан. Тэгсэн чинь баярлахгүй лээ. Чи 3 сарын 8-нд өгсөн бол ээж айгүйх баярлах гэсэн баха. Гэтэ жоохон ч гэсэн баярлсан биз дээ. Баярлсан л да. Гэтэ би зөндөө баярлах гэж бодсноос арай жоохон баярлсан. Тийм болохоор бид нэр төрсөн өдөр нь олж байгаа баяр тэмдэглэж байгаа хүмүүс яг тэр өдөр л баяр хүргэдэг шүү дээ. Тэр ч гэсэн яг адилхан цагийн ямиг цагт нь хийх гэсэн зүйлтэй яг адилхан байхгүй юу? Тэгвэл бидний сурж байгаа хичээл маань бас хүмүүсийн баярын өдөр зармаг юм уу? Зармаг биш ээ нэстэггүй. Би зүгээр зармаг шийдэрхэн байлгацсан. За. Өвөл учраас зармаг юм байна. Тэгэхээр зам болохгүй юм.
100 болохоор 100 болохоор Харин ч 100 зарим хилээд байгаа байхгүй. Хитээ нэстэггүй. Чиний ойлгосон чинь жоохон буруу байна. Тэгээд хамаад би чамд муудан тавина шүү. Гүү. Одоо би чамд бүрсэн тайлбарлаж өгнө. За. Заяа. Зармаг болохоор ингэж хайлаад муухай болчихдог штэ. Цагт нь идэхгүй бол хөлдөө байгаа үед нь идэхгүй бол түүнтэй яг адилхан бид нэр хийх ёстой ажлаа, хийх ёстой гэрийн даалгавраа яг цагт нь хийхгүй бол тэр зүйлс маань ямар ч хэрэггүй, үн цэнэггүй, үр бүтээлгүй болж өнгөрдөг байхгүй юу? Тэгээ бас бид нар хин нэгний төрсөн өдөр ч юм уу тэмдэглэл баярын өдөр л мент хүргэж бэлэхгүй бол тэр бидний өгч байгаа бэлэгчнээ гоё ясан ч гэсэндээ үн цэн нь алдагддаг. Тэгэхээр тэр чигээрээ зармаг биш, зармагтай адилхан гэсэн үг юм байна, тийм ээ? Яг зөв. Яг цаг тухайд нь зармыг хөлдөө байгаа дээр нь идэхгүй бол хайлаад идэхийн аргагүй болчдогтой адилхан юм байна. Тэгэхээр найзуудаа гэрийн даалгавраа яг цаг тухайд нь хийж явах хэрэгтэй байх шүү. Тэгээд ээж нарыгаа бас найз нарыгаа баярлуулахаар бол баярын өдөрт нь л баярлуулаарай, хоцорж болохгүй шүү. Яг зөв. 11 сар бол талархлаар 4 сар гэдэг тийм ээ нэстэггүй. Тийм учраас би биендээ хүүхдэд та бүхэн талархлын баярын минь төргийгээд би биендээ талархаж байгаа сэтгэлээ бас илэрхийлээрэй. Шүдэрхээ. Надаа өнөөдөр ийм үнэтэй зүйлийг ойлгуулж гисэнд үнэхээр их баярлалаа. Би харин сая яаж ойлгуулах вэ гэж бас миний талгааж байгаа хэрэгсэн шүү. Би зармаг яг тухайн үед нь идэхгүй бол хайлна тийм мэддэг мөртлөө яагаад саяны зүйлийг ерөөсөө өөрөө бодж олж чадсангүй. Шүдэрхээ чи үнэхээр ухаантай шүү. Баярлалаа нэстэггүй. Найзуудаа манай үзэгч найзууд маань ч гэсэн сайн ойлгож авсан байхаа гэж бодож байна. Тэгээ бас бүгдээрээ өнөөдрөөс эхлээд хийх ёстой ажлаа, хийх ёстой гэрийн даалгавраа яг цагт нь хийцгээе. Маргааш багш шалгах байтал хийхгүй очих болохгүй шүү дээ. Ийм учраас цаг тухайд нь хийцгээ, зармгийг ч гэсэн цаг тухайд нь хийцгээе. Ингээд найзуудаа мөрөөдөлтөө бисцгээе. Найзуудаа харанхуйдч гэрэл дээрээ Хааны хүүхдүүдээ баяртай.